Энэ ажиллагаа эхлээд төдийлөн удаагүй байгаа боловч үр дүнгээ өгч эхэлжээ. Ийм туршлага гадны бусад оронд үүсэж өгчөөд олон 10 жил болж байгаа. Гол давуу тал нь маш их. Гэрлэн дохиог зөрчих, хурд хэтрүүлэн давхих, хүм өргөд зүхтаах, машинтай мөргөлдөөд хэргийн газрыг орхин явах гэх мэтчлэн авто зам гол уулзуурууд дээр юу болж өнгөрснийг тэл камер өөртөө буулга авах юм билээ. Мөн удирдлагын төвд ажилтнууд 24 цагаар жижүүрлэн камер үйл явцыг шалгаж хянах үүрэгтэй. Согтуу жолооч хүм мөргөд зогцоод удирдлагын төвөөс номер дугаарыг нь замын цагдаагийн газрын шуурхай жижүүрийн албанд мэдээлж улмаар нөхөр согтуу жолооч баригдах жишээтэй. Нэг зүйлтэй харьцуулахад та бүхэн тэр бүр мэдэхгүй боловч цагдаагийн 102-ын тэл камер хааны газар байдаг. Энэ камер нь тэр бүр нарийн зургалыг өгч чаддгүй бол замын энэ камер нь 360 градус эргэн тойрноо харж чадна. 3-4 км зайнаас машины дугаарыг татаж тодруулан харуулж чадхаараа онцлогтой. Зөрчил илрүүлэх гэсэн 17 газар тим систем суурилж байгаа. Одоо ер нь бол тухайн жолооч бол ер нь бол хэрвээ тэр хүмүүс ч гэсэн асуугаалаа 32-ын тойрог дээр одоо шар гэрэл асаал ингээд анивчаал ах юм. Тэр болгонд тухайн жолооч үйлдэлийг баримтжуулаад зургийг аваад яваад байна гэсэн. Би та бүхэнд одоо харуулхад одоо дугаарыг хаачи би. Одоо энэ тээврийн хэрэгсэл чинь одоо ингээд байна. Тэ? Энэ тухайн тээврийн хэрэгслийн явсан цаг нь одоо хэдэн цагийн үед хаана явсан, ямар зөрчил гаргасан ингээд байж байгаа. Тэгэхээр ийм маягаар бүх асуудал бүртгэгдэж яваад байна. Энэ бол ерөөсөө хэрвээ жолооч хүн өөрөө хөдөлгөөндөө зөв соёлтой оролцоод ингэж яваад байвал боломжтой. Одоо халуун наранд мөн өвлж хэлсэн хүүтэн зам дээр цагдаа нар одоо зогсоо болж шүү дээ. Энэ бол маш ач тустай цагдаа нартаач бас ач тустай жолооч иргэдэн маань ч гэсэн мэдээллийг яг үнэн зөв шуурхаа бодтойгоор энэ дээрээс шууд 96.3-аар шууд цацагдаж шууд дамжуулж байгаа. Тийм учраас жолооч нар маань аль зам өглөөтэй байгаа вэ? Аль зам ачаал гайгүй байна гэдгийг шууд эндээс автарын арай 96.3-аар шууд мэдээлэл авч байна. Мөн энэ дээр дэлгэцэн дээр бидний уулзах замуудыг хяналтанд авснаар бас хаана зам тээврээ бас гарчаад хаана ачаал үүсээд байгаа гэдгийг бид нар бол энэ дээрээс хараад цаашаа замын цагдаагийн газрын шуурхай удирдлагын төв рүү хандах жишээтэй. Тиймэрхүү. Мөн жолооч нартай анхааруулахад уулзуур гарц дээр цагдаа байхгүй болтыг гайхаарай. Энэ дээр бол камераар бид нэр ажлаа хийж байна. Та уулзуур дээр цагдаа байхгүй ингээд дөрөв зөрчих юм бол эндээс таны номер дугаарыг хөдөлгөөн баримтаар бичлэг хийгээд тэгээд дараагийн постн дээр тань дээр аргамж авах тийм болчиход байна. Замын хөдөлгөөний удирдлагын төвд том жижиг уулзуурт байрлуулсан 26 камераас гадна хотын төвийн уулзуур бүрт хөдөлгөөн мэдрэгч 52 ширхэг, гэрлэн дохио 47, мэдээллийн самбар 2 ширхэг зэргийг байрлуулжээ. Тэл камераас гадна хөдөлгөөн мэдрэгч гэдэг нь аль замын аль уулзуурын машин тухайн зам дээр явах тооноос давсан байна гэдгийг мэдэрч төвдөө автоматар дохио өгснөөр төвөөс жолооч нарт радиогоор бөглөрлийн байршлыг хилдэг байх жишээтэй. Та бүхэн энэ өрөөг харж байгаа нийт байрлуулсан 26 камер хотыг алган дээрээ дэлгэн тавьсан мэт харагдуулж байна лээ. Ганц замын хөдөлгөөний аюулгүй байдал хөдөлгөөн зэргийг хянахаас гадна эрүүгийн гэмт хэрэгж илрүүлэх боломжтой байдал харагдсан. Хэрвээ та шөнө гэрлүүгөө харих гэж явгаа алгаж яваа бол гэрлийн шон дагаад л яваад байгаарай. Таныг дээрэмдсэн үний дүрс замын хөдөлгөөний удирдлагын камерт зайлшгүй тусна.